Аймгийн музейн шинэ барилгын дотоод интерьер догчлолтын ажлыг хийж байна. Анх аймгийн иргэдүүлэгчдийн хурлын 2020 оны 3 дугаар тогтоолоор музейн шинэ барилгыг барих шийдвэр гарч 2021 оны 4 дугаар сард бага хөгшин хязгаарлалтмал хувьцаат компани 5 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр эхлүүлсэн юм а. Барилгыг 2022 онд ашиглалтанд оруулах байсан ч 2 удаа нэмэлт гэрээ байгуулан хойшлуулсаар өнөөдөр их хүрчээ. Энэ жил өндөр гэгээн зан авзрын мэндэлсний 390 жилийн тохиож байгаа. Тиймээс музейн 1-2 дугаар давхрыг ашиглалтанд оруулах зорилтыг тавьж, улсын төсвийн 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Bako Construction хязгаарлалтмал хувьцаат компани дотоод заслын ажлыг гүйцэтгэж байна. За, музейн барилгын интерьерийн ажлыг бол энэ жилээс эхлээд нөгөө Bako Construction гэдэг компани хийж гүйцэтгэж байгаа. За, нийт төсөв төртг нь бол 1.6 тэрбум төгрөг байгаа. За, тэрнээс энэ жил болохоор ерөөсөө 1 тэрбум төгрөгийн нөгөө төсөв тавигдсан. Тэгээд тэрийгээр 900 хэдэн сая төгрөгт бол гэрээг нь тусгацсан ажлыг гүйцэтгэх ёстой. За, үлдэгдэл мөнгө нь бол 26 оны төсөв тусгуулахаар санал өгсөн. Тэгээд 26 оны мөнгө тусгахаар үлдэгдэл ажлаа дахин зарлаад дуусгуулахаар ингээд тендер ажил зарлагдаад гүйцэтгэгчээр нь Bako Construction шалгараад ингээд явж байгаа. За, өмнөх барилгын өсөлттэй ажлыг бол Бага хөгшин гэдэг компани бол гүйцэтгсэн байгаа. Бас интерьертэй засал хийхтэй холбоотойгоор бас нэг шалнаж чулуунах ажил нь бол хүлээгдээд үлдсэн байгаа. Эднийх ингээд ханы ажлаа хийгээд ороод ирэнгууд нь чулуунгаа наах ажил нь хийгдээд тэгээд 1-2 дугаар давхрын ямар ч үс интерьерийн ажлыг нь бол дуусгах төлөвлөгөөтэйгээр бол ингэж ажиллана. Манайх болохоор музейн интерьерийн ажил гээд энэ оны 12 сард тендерт нь зарлагдаад шалгараад энэ оны 4 сараас эхлэн дотор интерьерийн ажлыг гүйцэтгэж байгаа. Одоогийн байдлаар болохоор 1-2 давхрын яг энэ танхимуудын ер нь бол бүх гипсний ажил буруу хийгдсэн. Одоо нэг 60% тай ажил маань гүйцэтгэхдээ явж байна. Одоо яг нэн төрөнд хийх шаардлагатай ажил маань яг шатны хөнгөлийн хэсэг яг интерьерийн ажил маань. Шатны хөнгөлийн ажлаа хийчихвэл доорондоо бэлтаачлуугаа нагаад ер нь бол тэгээд танхимуудынхаа яг хүмүүсний ажлыг хийчихвэл ер нь бол болно гэж үзэж байгаа юм. Музейн барилгын дотоодод огчлолтноо дизайн үзүүлэг, дэглэлт, гэрлийн байршил, чийгшил зэрэг нарийн ажиллагаа ихтэй учраас барилга угсралтаас илүү төсөв орно хэмээн албаныхан хэлж байгаа. 7 дугаар сарын 26-27-нд өндөр гэгээний 390 жилийн ойгоос өмнө тодорхой хэсгийг ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.